За ингээд нэрнгээсээ ийм өндөр хана. Хараа. За лав 4 метр бол байгаа юм шиг байна. Нэрнгээсээ барьсан байвал яах вэ? Нөгөө хуучин дална нь энэ байна л да. Тэ? Тэгээд зам энэ доор. Айлуудын тэр 1 давхар 2 давхрын цонх яаж харагдчихэв те? Тэгээд энэ хана. Нэрээ барьсан байна. Стоо гараад юм да. Хөр хэл хүүг аллах те. Манасыг барахгүй шүү. Навшнуудаа л гэж ах шиг. За тэгээд ингэж доошоо яах вэ одоо барилгын л явцлах л та. Тэр доошоо н оръё. За ингээд үнэнгээсээ ийм хан босгоцсон байвал яах вэ? Нэг хараа. Зон 3-ын гүүрний тэндээс те. Ингээд бүр тийшээ бүр дахиралдуулаа барьсан байгааг нь харж байна. Тэр гүүрэн дээрээс хашаа барьсан л да. Гото зарим нь ингээ гоё бас зураг мураг зурж байгаа юм. Энэ ханаар бол битүү эсэргүүцлийн устрын өнгөйстэй зураг зурх хэрэгтэй л те. Ийм өндөр нэрнгээсээ барьсан байна тхөө. Танараа. Би одоо энэ Union Building гэдэг энэ дээр гараад ирсэн баг 2 давхар өндөр юм уу та. Бараг 3 давхар ч юм уу. Энэ цонхоор бол гол мол харагдахгүй шууд энэ хаана харагдана. За тэр нөгөө усан давтаад байсан байшингуудын лав эхний хэдэн давхар бол юм харах боломжгүй л болж байгаа юм байна л да. Ийм хийсэн байна да. За яг тэгээ сууртайгаа ярих юм бол бараг 5 аврууч очмор юм уу те. Тэгээд хуучин далангаа ингэж метр гараа ухсан юм байна. Ийм л юм байна л да. Тэгээд натурын зам дээр их гүүрнээс харахаар ийм байгаа юм байна. Одоо зүүн талынхаа нь бол нилээ явуулсан. Баруун талынхаагаа бол явуулах гээд ингээ ухцсан байгаа юм байна. Ийм. Яг одоо энэ голынх нь нэвлээ бол яг л уурхайн карьер шиг л харагдаж байна л да. За миний санах юм бол голын талын иргэн далан бол харьцангуй намхан байсан санагдаж байна. Одоо энэ байшин эдэртэй харьцуулахад. Тэр талынх бол гайгүй өргөн байсан байхаа. Тэгээ тэнд нэг юм турбанууд гараад ирсэн бодвол ямар нэг юм нэг шугам болтой. За тэгээ доогоороо нэг юм суурин өргөн дээшээ арай наривтер маягаар л цутгаад хийгээд байгаа юм байна. Одоо тэгэл тэр харагдаад байгаа машинууд руу одоо өнгөрсөн 100 200-ных шиг ус орохгүй л гэж тооцож байгаа юм байлгүй бодвол. За энэ ажил нь үргэлжлээл байгаа юм байна л да. За ингээд натурын гүүрний одоо зүүн талд тэрэхэд хан нь бол ийм болж хувирж байна. Тэгээд метр гаруй болж байгаа юм байна. Тэгэхээр энэ тал нь одоо арай өндөр байсан гэсэн үг. За мэдхгүй юм те. За тэгээ яг нь шууд ингээ харж болж байгаа. Одоо би зогсож байгаа хөнгөхт ингээд. За тэгээ голынх нь усыг бол хаагаагүй ингээ урсаад байгаа. За тийм ч учраас тэгээд дунд гол гэж нэрлэгддэг хэсэгтээ очиод байгаа гэсэн үг. За нэг ийм л байгууламжлал юм байна л да. За тэгээд энэ гүүрний тийшээ бас ахаа үргэлжилж байгаа юм байна. Энэ хэдүүлээ угаасаа ахаа ярина. За харин ингээд нэг давхар бол ингэж л харагдах юм. 1-2 давхраас бол за тэр байшингууд 1-2 давхраас бол гол харагдана гэж ойлголт байхгүй л дээ. Тэгээ гол гэхлээр чинь хүн яад дээ. Гол харна. Голын ирэг дээр за сууха болий тэр суух муухайг бол эдгээр тооцдог юм байж гэж үзье. Тэгэхэд одоо гол харах бол ямар ч боломжгүй юм байна. За тэр экологийн тэр загас шуум уу за бусад янз бүрийн зүйл мөл яах бол угаасаа өнгөрсөн асуудал байхад та. Энэ бол ингэж орчингийн нэвтгэлээр бол уучлаар болох. 200 жил одоо
нөхдүүдийн трактораар хусан шүү дээ. Одоо уурхаатай Монголынхон дунд гэж ард иргэн шүүмжилж ийсэн. За нэг ийм ханасч юм. За тэр ханны ингээр та нар тэгээ цаад байшингийн инг харахлаар юу болж. За стал шорон гэж хэлээд байгаа нь аргагүй л байна л да. За би өчтөр хэрэг болгоод сонгуулийн үеэр за тэгээд нөгөө үертэй өнгөрсөн 200 манай дарга нар юу ярьж ирсэн нөгөө лайвуудыг олж үзлээ. Манай Нямба эдэр чинь лайвчин байсан шүү дээ. Бусдыг л лайвч эдэр гэж шоолол хочлол байдаг байсан. Сонгуулийн өмнө бол манай хүн бол зөвөр амар сайн лайвчин байсан. Тэгээ юу гэж яриад байсан бэ? Тэр видеонууд төр баг бүх дарга хэлсэн байна. Тэр байшинг л буруутгаад байгаа. Тэр байшинг. Тэр бол нөгөө парк ямар юм бэлээ, эко констракшнер юм барьсан. За яг нь буруутгаад байсан бэ гэхээр энэ гол чинь ингэж явж хагаад яг тэндээ огцон тохойрдог. Тэгээд дунд гол гэж бидний нэрлэдэг гол болж байгаа. Гэтэл тэр тохойрлын зай талбайг нь хааж тэр барилга бариад тий. За тэгээд ерөөс хангалттай ус нэвтрэх боломжгүй болгосон гэж ярьж ирсэн. За бидний сайн мэдж байгаа нөгөө нэг нураадаг ч бол энд байсан. Тэр машин яваад байгаа тэр юу вэ? Ямар юм бэлээ нэг дэлгүүр байсан тий. За тэр бол яг тэр зайн дээр ингээд ус тохойрох, ус нэвтрэх боломжийг хааж байгаа гэж буулгасан. За тэр барилгуудыг бол буулгаж чадаагүй төвхтэй. Гэтэл яг бид нар бүгдөө мэднэ. Тэр гүүрнээс цаашаа харахад огцон тохойрдог дээр тэр барилга зөндөө шахаа барьцсан. За ингээ гол ийшээ ингээ явна. За тэгээд юу гэж яриад байсан вэ гэхээр тэнд ингэж хаагдаад байгаа учраас ус наашаа ингэж ирээд одоо энд ингэж үерлээд за тэгээд эдрийг ингэж давж үерлээд байна гэсэн ийм зүйлийг яриад байгаа бүх дарга нар одоо тэр нөгөө хотын орлогч байсан мандуул за нөгөө нэг хотын хин билээ нэг хэд хэдэн мондор залуу байсан шүү дээ. Тэд нар бүгдөөсөө л тэгж яриадсэн. Тэгэхээр одоо энд ингээд нэг ийм үерийн далан ингээ босхолоор энийг л одоо хальж гарахгүй л гэж үзэж байгаа юм байна л да. Тэ? Одоо би бол үнэндээ итгэхгүй байна тэрэн дээр. Гэхдээ тэр аман дээр нь очиод ахаал бооч штэ. Одоо тэр аман дээр чинь тэн дээр чинь тэгэхээр ус нь буцаал наашаа хайлаад ирнэ. Гэхдээ тэгэл эн чинь ингээ дүүрчин. Одоо хамгийн одоо юу гэдэг тооцоо хийж үзэхэд ерөөсөө тодорхой зүйл болчиход байна л да. За тэгэхээр манай сайхан нөхдүүд бол хоёр зүйл хэлэх боломжтой юм шиг зүгээр надад санагдлаа. Нэг нь бол энэ дуусаагүй ажил гэж хэлэх байх. Тэ одоо ингээ үргэлжилж байгаа дуусгараа гоё болно гэж. За тэрэнд бол ерөөсөө итгэхгүй байна. Энэ гоё болох ямар ч боломж алга. Яагаад гэвэл нэг ийм ханараал байж гэн. За түрүүний хэлж байгаа шиг хотын үзэмж гоо сайхан. За нөгөө хотын эрэг харах, голын эрэг харах те голын эрэг мэрэг дээр суух муух бол үнэхээр лөөлөө болж хөврнө. Одоо яаж дуусгах энийг те? Одоо энэ хоёр ханыг хооронд нь холбоод битүү түнэл болгох юм уу? Эсвэл энэ гоцгор ханаа одоо яах ийш нь ингэж унах юм уу? Стопдохгүй заваа юм болно шүү дээ. Эсвэл одоо эндээсээ ингэж ийш нь ингэж бариад битүү түнэлээр энэ машиныг явуулдаг болох гэж байгаа юм уу? Дээгүүр нь нөгөө юм тавих гэж байгаа юм уу? За энэ байшингууд болоод энэ байшингуудын одоо харах өнцөг бол үнэхээр эвгүй байдалтай болцсон байна. Одоо эднийхэн бол бараг нийлж гэж амьдрах орчныг муутгалаа гэж шүүх тандмаар юм биш үү? За магадгүй хоёр дахь шалтгаан нөхдүүд юу гэж ярих вэ гэхээр наач түр ханштай гэж бас мэдхий. Сайхан гаравч шүү. Тэгэж үлхий ярина. За тэгээд түр байсан ч хэцүү юм да. Одоо тэгээд голын энэ том овоолсон шороогоо энэ том шороонуудыг те одоо яах юм бол доо буцааж аль энэ хэсэг рүү авчрах юм уу? Эсвэл нөгөө мөсцөөдөг шиг нэг тийш нь зөөх юм уу? Энэ бол ямар нэгэн инженерэл зөвлөсөн байгаа. Мэдээж тэд нар тийм хүн ажилд авсан байгаа. Тэр мэрийг ажиллаас нь болиусан дээр хөө юм ба. Ийм юм зөвлөж байгаа, ийм юм хийж байгаа хүнд бол ямар ч инженерийн сургалт, инженерийн боловсрол байгаа гэж бол хэлэхэд хэцүү юм байна. Би бол тэгж л бодож байна. Одоо эндээс ямар инженеринг харагдаж байгаа юм? Ямар ч инженеринг харагдахгүй шүү дээ. Ийм юм байна. За гүүрний нөгөө талыг харцгаа хэдүүлээ. За гүүрний нөгөө тал бас ялгаа авахгүй ажил үргэлжилж байгаа юм байна. Тэр талтаа бол бүр босгоцсон байгаа юм байна. За тэгээ энийг одоо ингээд явуулсаар байгаад арслантай гүүрнээс цаашаа аваадсан юм далын хин гэсэн үг үү.
Хэрвээ ийм далын хийн гэвэл тэгээ ахиж Улаанбаатарын сэлб голыг ирэг дээрээс нь харна гэсэн ойлголт байхгүй болно л доо. Өөрөөр хэлэх юм бол нөгөө манай ах нар бах нар сэлбд шумбаж загас магас тий хөшгөний чүүлэр барьдаг мэс зэдэр гэж ярьдаг зүйл бол хинч тхий эцгүй юм болж хөвөрнө гэсэн үг. Одоо л яг ийж ажил өрнөж байгаа юм байна. Ингээ яваад байгаа юм байна. Тэгээ одоо энэ ингээл үргэлжлүүлэл хийгээд ах юм байлгүй. Одоо энэ ингээд ерөн сүрлэл л дээ. Энэ гол бол ингээд угаасаа үсгийн эцгүй болж байгаа юм байна. Манай нөгөө Чинзи ерөнхий архитектор маань одоо юу бодож идэх юм болоо? Тэ? Гол гэхлээр ийм хан биш бидэрт бол одоо голын эрэг гол дээр суух, усны чимээ сонсох гэдэр гэсэн л зүйл санаанд ордог шиг санагдах юм. За ийм юм болоод байгаа юм байна. Энд тэгээ ингээд цаашаа үргэлжлэх юм байна л да. Тэр гүүрний цаана бол ингээд машины зогсоол хийсэн юм шиг тэнэг юм байж идэг. Энэ хотод ч одоо алхачаар, явчаар нэг хоёр алхамч гэсэн ногоон байгууламж хэрэгтэй байхад хамгийн ихэнд ямар ч асуудалгүйгээр маш бага хөрөнгө мөнгө зарцуулаад шийдэж болох ногоон байгууламж хийж болох гарц болвол одоо энэ голын эрэг байсаар байтал энэ голын эрэгээ ингэж алж яадаг. За энэ бол нөгөө манай Мүүд Болдогийн өрөмддөг гүүр, явган гүүр 21-р сургууль 103 руу явдаг те. Хан энд ирсэн. Тэгээд ер нь хуучин дал нь бол нэг тийм өндөртэй байсан. Одоо ийм өндөртэй. Социализм үед хийжсэн нэг ийм хан байгаа. Ингээд цаашаа тэгшлээд зүгээр хайцсан. За гэтэл гол асуудал нөгөө яриад байгаа гол асуудал ч болохоор энэ ханаас цааш яаж тэгшлэх вэ? Бүр тэгшлэх боломжгүй харагдаж байна л да. Тэ? Тэгээд тэгшлэхгүй хаяал тэгшлээд энэний ирэг дээр хүн суунах гэхэлэр дээшээ мацаж гарах болчиход байгаа байхгүй юу? Энэ ийм зовлонтой л юм болчиход байгаа юм байна. Тэгээ эндээс одоо ямар ч инженеринг харагдахгүй байгаа. Гэ яагаад би одоо инженер бишээ зөрөгтэй яриад байгаа юм бэ гэхэлэр үгүй энэ голын одоо энэ үерийн аюулаас голыг яаж сэргийлдэг вэ гэхэлэр далан бол хийдэг юм байна. За мэдээж энэ иймэрхүү далан идрийг сайжруулад иргэн дэгш байгаад хүн суухаар эвтэйхэн болохоор ийм л юм хийж байгаа харагддаг. Бид нар бүгдөө мэднэ. Түүнээс ч одоо ингээд миний яриад байгаа шиг ингээд ямар ч тэгшлэх боломжгүй хүн суухын эцсгүй ийм юм хийгээд байгаа нь бол мэдгүй. Би одоо аль ч хотод харж үзээгүй. Барууны хотуудад болоод ч тэр за Азийн хотуудад ч гэсэн тэр би бол тийм юмрээс харж байгаагүй. Ийшээ бол арай газрын байцаараа юм арай намхаа харагдаж байна. За тэр анх харуулсан хэсэг бол аимшигтай өндөр байсныг бол бүгдөө мэдж байгаа. Тэр 5 м шахуу өндөр ханыг бол одоо тэгшлэх ямар ч боломж байхгүй. Тэр эрэг дээр бол хинт суух боломжгүй гэсэн. За тэгээ голыг ингэж далан барихаас гадна за тэргээ барьж байгаа гэж үзье. Дараагийнх нь тэр нөгөө голын ихэн дээрээ ус тохируулах хийд юм. За манайх бол барьсан тэр нуур нь дүүрээгүй байгаа гэтэр гэж яриад байсан. Тэгэхээр тэр голын ихэн дээрээ усны тохируулга хийгээд тэр нь тэгээд ямар ачтай тустай байдгийм бэ гэхлээр нэгт бол одоо нөгөө хотын чинь сайхан усаар идэр ханган тийм ач холбогдолтой. Цэвэр усны нөөц гэсэн үг шүү дээ тий. За хоёрт бол нөгөө их устай үед бол хаагаад усныхаа хэмжээг яаж явуулахаа тохируулаад байгаа учраас тохируулга гэж нэрлэдэг байгаа юм. Ийм маягаар асуудлыг шийддэг. За тэгээд манайд одоо тийм хийжсэн инженерингийн туршлага хийрийн байгаа. Тэ за нөгөө хотын захиргаа эдэрт ажилд орсон инженер чинь тийм ойлголттой юм уу өдр гэдэг ингээд зөндөө асуудал үүсгэл байх л да. Тэгээд нэг иймэрхүү зүйлүүдийг гэдэг юм тэр усны тохируулга зэрэг юмыг л одоо инженеринг гэж хэлээд байгаа юм шиг байгаа. Миний ойлгож байгаа. Түүнээс биш одоо ингээд шууд ухаад далан тавихыг ч юм уу те. Тэгээ хүн амьдрахын эцсгүй нэг юм гозойсон юм хийхийг. За ингээд голынхаа эвлийг ингээд бүр юу ч болгоо сууж яхахыг бол экотерроризм л гэж нэрлэх байх л да. Энэ бол экологийн гэмт хэрэг. Энд зөвхөн голын хэвлэл ухч усны асуудал яригдж байгаа. Шинэ өчнөө олон амьд бие организм юу эдий. Тэднийг сүрүүлж जैन за дээрээс нь тэгээд энэ орчны бохирдол үүсгэж जैन гэдэг ингээд бид нар ярих юм бол үр төм асуудал байна л да. За тэгэхээр одоо өвөө олон асуудал яг энэ нэг ажил дээр гараад ирлээ. Эргээд үнэхээр одоо энгийн үнийнүүдээр харахад за мэрэгжлийн хүмүүсийн нүдээр гिचсэн харахад энэ үнэхээр одоо яг инженерийн шийдэл мөн үү тийм яг инженерийн ухаан боловсрол энд орсон уу гэдэг асуудал байна тийм үү.
За яагаад энэ инженеринг гэж асуугаад байгаа гэхээр энэ нэгний мэдлэг боловсролын үнэлэх сайн муу гэж хэлэх гэхээсээ илүү хэрвээ анханасаа инженерийн маягийн шийдэл олчих юм бол энэ урт хугацааны шийдэл за эргээд энэ үер усны аюулыг хойшлуулах за асуудалгүй байх эсвэл маш бага эрсдэлтэй байх шинжтэй шийдэл байна гэсэн үг. Тийм биш бол энэ зүгээр л төр зуурын гал унтраасан хөрөнгө мөнгө үрсэн хүний нэр барсан эргээд бүх асуудал болсон ийм л юм болж байгаа гэсэн үг тийм үү. За хоёрдугаарт бас нэг тодорхой зүйл би сая хэлээд өнгөрсөн. Гэхдээ энэ ажлыг ингэж хийхдээ өнөөх янз бүрийн элдв хууль ном журман дээр байдаг янз бүрийн хүрээлэн буй орчны болоод за тэгээ нийгэм соёлын үнэлгээ элдв юм хийх гэсэн юм уу гэдэг асуудал байна. Би бол энэ хүрээлэн буй орчны юу ерөөсө хийлгээгүй болов гэж бодож байна. Энэ бол тэгвэл хууль зөрчиж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол угаасаа хуулиараа болвол та ямар нэгэн бүтээн байгуул аль нэг газар дээр хийх гэж байгаа бол тэрэн дээр яах ёстой. Хүрээлэн буй орчин болоод нийгэм соёлын өвийн үнэлгээ элдв юм хийх ёстой. За гэтэл ийм хийлгээгүй юм биш үстэй гэдэг асуудал гарч ирж байна гэсэн үг. Миний бодлоор бол хүрээлэн буй орчны үнэлгээ хийлгэсэн бол одоо голын хөвлийг ингэж ухаж бүр уурхайн карьер шиг замар маамартал алтны карьер бол ийм болсон байж идэг. Тийм болгосон байгаа юм л да. Энэ голчууд ийм байгаагүй шүү дээ. За нөгөө нийгэм соёлын үүднээсээ ч гэсэн хэдүүлээ яри. Түрүүн миний ярьдаг шиг одоо манай үеэл ах мах гэдэр бол тэ би өстэй жоохон байхдаа сэлбийн голд шумбаад хөшгөний чүүлээр загас шүүрдэж гаргаж ирж идэх гэж оролдоод ингэдэг байлаа штэ эдэр гэж ингэж хинээж хөрж исэн. Энэ юм бас алга болж байгаа юм шүү гэдэг асуудал үүсэж байна. Эргээд одоо тэгэл маш их асуудал дагуулсан л ийм юм хийж ин да одоо тэгээд энэ хүмүүс бол тэрийг орос огтл тоохгүй байгаа юм шиг санагдлаа. Тэгээд эцэст нь хэлэхэд бол үнэхээр ийм юм хий. Эний тэрийг санаачлаг гаргасан тэр зөвлөх инженер хэн байдгийг тэр хүмүүний ажлаас нь халсан дээр ах уу. Наад чинь бол бараг зориуд чамайг хорлоод байгаа юм шиг юм ба тий. Би бол бараг л тэгж бодож байна. Гэж хэрэгээр бараг хорлж ингэж оноо алдуулаад байгаа юм шүү. Тэ дайсангаа ойроос л хайх хэрэгтэй байдаг гэж өгдөө штэ. За ингээд өнөөдрийн дүүлэн шүүгээ энэ байлаа.